Амжилтын төлөө нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочин маань SRB компани захирал инх оюун өргөдөж ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд төргий. Энэ нарийн мэнд төргий. За манай амжилтын төлөө нэвтрүүлэг маань бас нэг олон дугаар бол явсангүй л дээ. Тийм ээ, үзэгчтэй бизнесийн салбарт бас амжилттай явж байгаа, амжилтын төлөө зүтгэж байгаа бизнесмэнүүдийг урьж оролцуулаад байгаа. Тэгэхээр Монгол арьсаараа Монголдо Made in Mongolia гэсэн цүнх үйлдвэрлэж байгаа энэ бүсгүйг урьсан байгаа. Тийм та өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг Баасан хүүгийн инх оюун гэдэг. Тэгээ одоо энэ SRB компанийг үүсгэн байгуулад явж байгаа. Би ерөнхийдөө шал өөр биотехнологич мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд яг өөр салбаруудад юунаас ажиллаж исэн, онгоцны билет бичиж исэн, банкнд ажиллаж исэн. Ер нь энэ тэнд ингээ ажиллаад явж хахад ер нь альва ямиг айгүйх сэтгэлээсээ хийн. Тэгээ хүний ч өөрийн ч ер нь ажлыг аяг сэтгэлээсээ хийн. Жижиг дунд үйлдвэрлэлийг засгийн газраас бодлогоор бас дэмжиж байна л да, тийм ээ. Ер нь бол намайг яг бизнес эхэлсэнтэй давхцуулаад яг энэ арьс ширний салбарт засгийн газраас маш их дэмжлэг орж ирсэн. Манайх ч гэсэн тэр нэг хамрагдчихад явж байгаа. Ер нь 13 оныг арьс ширнийг дэмжиж ил болгоод улсаас төслийн зээл компаниудад олгож эхэлсэн маа л да. Манайх ч гэсэн тэрэнд нь хамрагдсан. Таны бизнес эхэлжсэн гараа бол ерөөсөө их энгийн л эхэлсэн, ихнийх томоор төлөвлөсөн юмгүйгээр энэ лөө ингээд яваад орцсон л гэж би ойлгоод байна л да, тийм ээ. Тэгэхээр хитрхи их бодож төлөвлөснөөс илүү бас санамсаргүй зүйлс амжилтанд бас хүрээд байдаг л да, тийм ээ. Ер нь яг та хий бүтээ гэсэн сэтгэл байхад бүтгүй юм байдгүй шүү дээ. Тэгээ манайх бол ерөнхийдөө тийм их хөрөнгө оруулаад, үйлдвэр байгуулаад тэгсэн юм бол байхгүй, бүгдийн нойлоос нь эхэлсэн. Тэгээ яг ер нь Монгол арьсыг брэнд болгож яагаад болдгүй юм бэ? Энэ арьсны зах зээлд ер нь айгүй их тийм худалдаа авах, борлуулах хэрэглэгчт нь байна гэдэг нь харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор Монголд бол мал өсч үржиж байгаа цагт бол энэ арьсны чиглэлийн бизнес бол маш амжилттай хөгжих юм шиг харсан л таа угаасаа. Тийм тэгээ яг хэрэглэгчийн анханасаа яг гадаад зах зээлээс хайсан. Тэгээ Японы хэрэглэгчд хамгийн анх борлуулалтаа хийсэн. Тэгэл тэр хийсэн одоо юу гэх юм бэ? Ашкара гэх юм уу? Ерөнхийдөө үйлдвэрээ байгуулал ингээл явж байгаа. Зураг авалтан зориулаад нэг юм аяны коллекц гаргаж байгаа юм. Одоо энэ хоёр өнгөний хослолтой. Энэ одоо аяны цүнхнүүд штэ. Тийм үү? Тий. Энэ одоо аялалд явдаг хүмүүст ерөнхийдөө зориулаад гэх юм уу? Энэс их борлуулалт сайтай гэдгийг гадна ч гэсэн. Манайхан ч гэсэн их сонирхоод байдаг байхгүй юу? Тийм, аяны цүнхний коллекц байна. Энэ одоо бичиг иргэн цүнх байна. Дандаа нөгөө энэ өнгийг дагнаад нэг ийм коллекцууд гаргаад тавьсан байна. Энэ компьютерийг ерөөсөө борлуулалтанд гаргаагүй байгаа юм уу тийм? Ерөөхдөө гаргасан л да. Гэхдээ одоогор бол байхгүй байгаа. Дууссан байгаа. Тийм. Энэ нэг ангийн зүг энэ борлуулалт нь гаргаагүй байгаа. Энэ саяхан бид нар хийсэн. Энэ одоо нөгөө нэг амт сонирхолтой бас аялалд явж байгаа хүмүүс зориулаад бид нар чи өөр нэг бат бөх чанартай ирчүүдэд зориулагдсан зүг юм. Ирчүүдэд зориулсан. Манай дээр бас саналууд их ирсэн. Нэг иймэрхүү буу их хэрэгэлдэг гинэ. Тийм тэгээд бууга хийж явахаас тэгээ хажуугаар нь бас янз бүр юм хийж явах тийм цүнх гэж хүмүүс их санал тавьж ийсэн. Тэгээ бид нар энийг нэг бүр хийсэн байгаа. Энэ одоо бууных нь гэр гэх юм уу? 2 хуваагддаг калибр буу гэж байдаг гинэ. За тэрийг ингэж 2 хуваагаад хийгээд ингээд цаажилчтай ингээд түгжээтэй. Ингээд. Тэгээд л одоо энэ хаваар нь тэгэл янз бүрийн бусад юмнуудаа хийндээ. Энэ их ажиллагаа ихтэй ахтар цүнх байгаа. Ажиллагаа ихтэй болохоор тэргээд байгаад бас үнэн нь бас өндөр энчээд маш их баг энтэлт нэг ас орсон байхаа. Айгүй. Энэ чи бүр ингээд илэгдэн. Тий. Айгүй том. Ийм том. Ийм том байхгүй. Дөнгөж нэг талынх нь хэсэг шүү дээ. Дөнгөж нэг тал нь. Нөгөө талнаас ийм том болно. За тэгэл хамаг юма хийгээл машиныхаа ардталт. Ер нь бол нэг орчин үеийн чемодан гэсэн үг байхгүй юу? Тий. Тийм байна. Энэ дотор тал малыг бол их нимба сайн хийсэн юм байна. Энэ одоо солонгос материал шүү дээ. Энэ манай ер нь хятад дотор мотор энэ хятад
захилгаан идэрч их муу байдаг юм байна. Анх бид нар нөгөө хийж явах үед арьсан яагаачгүй гэтэл нөгөө захилгаан нь эвдэрчдэг. Тэгээ бид нар дандаа солонгосоос оруулж ирсэн шүү дээ. Нөгөө нэг чанараа дагаад арай дээр байдаг юм. Арьсан сайн байлаа бусд нь бас муудаад иж болох юм байна. Тийм болохоор нь яг тэр одоо мэд ийм байхгүй. Энэ цүнхний нөгөө нэг хамгийн гол юм чинь юу байгаа юм. Захилгаан байгаа. Захилгаан одоо ингээд арьсан яагаачгүй байдаг. Захилгаан ингээд нөгөө нэг барихаа байждаг штэ. Хятад захилгаан тэгээд байдаг. Энэ толгой гэдэг юм чухал байдаг гинэ. Тэгээд энэ захилгаан толгой хоёр нь солонгосоос. Тэгээд дотор нь урагдчихдаг хамгийн түрүүнд. Дотор байхгүй бол энэ дотор бас солонгос аягүй зузаан байгаа. Энэ аягүй үнэтэй дотор гүр солонгос дотроос ч гэсэн үнэтэй дотор байгаа. Яг цүнхний зориулт. Энийх учраас одоо ингээд хоол хүнс хийхэд зориулагдсан юм байл. Тий одоо тэгэл бодож шах юу ч хийж болно. Онгосон сухтай хүмүүс ч нэг жоох иймэрхүү цүнх хэрэгэлдэг юм байна. Тэгээ тэрэнд нь таараад дахиад бас нэг иймэрхүү загварууд бас гаргасан байгаа. Энэ хөлгөн өөрт солонгосоос оруулж ирсэн. Бас хятад тийм орсон юм байгаа агаас. Кнопны жижиг шажигдээд аль тэгэхээр бүхэл юм муу байхгүй. Тий бүхэл юм муу байхгүй байхтай зайлуултын гайг баха. Тий. Монголын дотоодын зах зээлийн 98-9% л гадны импортын бараанууд эзэлдэг штэ тийм ээ. Тэгсэн мөртлөө байр болгоны доотолд футболд үйлдвэрлэгчид байгаад байдаг. Тэгээд энэ зах зээлээ хангаж чаддаг юм уу? Эсвэл бол яг энэ цүнх гэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн цөөхөн байна уу? Яг тэ ер нь бол яг цүнх хийж байгаа хүмүүс бол олон арь ширийг одоо арь ширээр ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс бол олон байгаа. Гэхдээ бол яг хэрэглэгчдэд таарсан тохирсон чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гэнэ үгүй юу гэж бас бодоход тий тэрэнд хөрөхгүй байх талтай мөн энэ үйлдвэрлэл гэдэг чинь угаасаа айгу масаараа хийж амжилт олохоор тийм салбар штэ. Тэгээ 2 3 хүн энэ тэнд 1 2 хүн үйлдвэрлээд байвал ер нь бол ашиг олно гэж ярихад бол хэцүү л ах гэж би боддог л да. Тэр 90 оноос хойш л одоо маш олон энэ чиглэлээр ажилласан хүмүүс байдаг л да. Тэгсэн мэт яг л бах байдгаар байгаад байгаа байхгүй. Футбол түрээсэлжсэн бол тэр футболд л 10 хэдэн жил ч юм ажилласан. Тэгээд цаашаа ингээ ахиж хөгжидгүй юм харагдаад байдаг. Тэгэхээр энэ болгоныг ингээ нэгтгэхэд том ингээ цул болгох юм бол илүү их үр дүнд хүрэх юм болов. Тэгээ илүү амжилт тална шүү дээ. Ер нь аль тэрийг ч заалж хараад хийж байгаа л да. Тэгээд яг адил төрлийн бизнес эрхэлдэг тэр хүмүүсийг санал тавиад манайтай хамтарч ажиллаж байгаа компаниуд байгаа. Манайх ч гэсэн жижигт орно шүү дээ. 12 ажилтнтай гэдэг бол жижигт л орно. Ер нь бол гаднаас ингээд захиалга аваад захиалга хурдан хугацаанд үйлдвэрлээд эргүүлээд гаргая гэх юм бол маш богино хугацаанд л олон тоогоор хийх хэрэгтэй. 12 хүн бол 1000 цүнхийг тийм хурдан хугацаанд хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор адил төрлийн бизнес эрхэлж байгаа тэр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Ингээд ер нь ажиллаад эхэлсэн байгаа. Ер нь айгу боломжийн санагдаж байгаа тэр хүмүүстэй ч тэр манайд ч тэр харилцан ашигтай бие биендээ одоо боломжийн гэрээ контракт хийгээл ажиллаад байгаа л да. Ажлын бүр нэлээд гол хэсгийг нугалдаг залуу энд сууж байна. Тийм манай ерөнхийдөө дандаа жижиг төрөвч гар утасны гэр, iPad-ны кейс, бүс тиймэрхүү зүйлүүдэд энэ цэхэд голчлон хийгддэг. Манай одоо гадны захиалганы бараг л жижиг бүтээгдэхүүнүүдийн бараг ихэнх энэ юм газар хийсэн. Ер нь бүтээгдэхүүн хийдэг хүнд бол хамгийн түрүүлээд эрхэм зорилго нь чанар байх шаардлагатай. Ерөөсө чанар тэгээд өнгө үзэмж. Тэгээд аль нэг бүтээгдэхүүнд ямар ч бүтээгдэхүүн байсан ерөөсө сэтгэл шингэсэн л байх шаардлагатай л та. Гол зорилго бол тийм л байх хэвээр. Би ерөөсөө EMR-тай гол хамтрах зорилго нь юу байсан бэ гэхээр Монгол арьсаар хийдэг. Нэг ч гэсэн Монгол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг чинь бас нэг чухал асуудал та. Одоо цагт бол ялангуяа хамгийн том асуудал байхгүй. Монгол арьс гэдэг чинь ерөөсөө манай Монголын 100% одоо байгалийн шимт хичээлээр идэж яасан малын гаралтай бүтээгдэхүүн түүхий бүтээгдэхүүнээр хийж байгаа болохоор EMR-ыг дэмжиж ажиллахаас ч өөр арга байхгүй. Тэгээд ч би ч гэсэн өөрөө Монголоо гэсэн сэтгэлгээтэй. Хуучин бол EMR чинь байранд байсан юм байна шүү дээ тийм ээ. Тэгээд анх танилцсан түүх. Одоо Батэрднийг гадаа ингээд таягтай явж байхад тэгээ хараад ингээд юу хийдэг хүн юм бол таа гэж ерөнхийдөө бодож ирсэн. Тэгсэн чинь харин нөгөө машин одоо энэ нөгөө бидний тоног төхөөрөмж чинь засч янзалдаг нэг хүн байдаг байхгүй юу? Ер нь мэдэндээ хаана ямар газар ямар үйлдвэр байгаа бүгдийг нь мэдж байгаа. Тэр харин танаа яг доор нэг юм хийдэг.
залуу байдаг штэ. Хөгжлийн бэрхшээлтэй нэг залуу байгаа гэдэг. Тэгээд хэлэхлээр нэг уулзч үзэн ямар хүн байд юм бол ямар хүн оёдгийн бол ер нь бол ийм жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс ер нь олон бий. Гэхдээ нөгөө чанар гэж сая ярьсан шүү дээ. Бүтээгдэхүүнээ хэр одоо үйлдвэрлэж байна, хэр хийж байна. Тэр нас бид нарт айгуу чухал шүү дээ. Бид нар ч нөгөө гадагшаа гаргаж байгаа болохоор тэр хүмүүс бол олон хүнтэй уулзж исэн. Гэхдээ бол Бат Эрдэнэ эдний эхнэр одоо Алтаагийн хийсэн бүтээгдэхүүн бол айгуу гоё хийдэг байхгүй хамгийн гол нь ур чадвар аюу сайтай. Та Японд руу анхны бүтээгдэхүүнүүдээ гаргаж ирсэн, Тайванд гаргасан, Солонгос руу гаргасан, одоо бас Европ руу, Герман руу гаргана гэж байгаа. Тэгээ гаргацсан байна уу? Гаргаагүй. Эхлээд нэг загварын 10 цүх явуулсан байгаа. Тэгээд презентац хийгээд ямар ч хийсэн аюу таалагдсан гэсэн хариу ирсэн. Та одоо яг гэрээ контракт хийх болоогүй л байна. Тийм. Гадны зах зээлд ер нь хятад руу бол ерөөсө тийм боломж байхгүй. Та энийг судалж үзсэн үү? Үгүй тэгээд би хятадыг бол ер нь арьсны зах зээлээр амар хямдхан штэ маш хямдхан үйлдвэрлэдэг арьсан бүтээгдэхүүн хятадд аюу хямдхан байдаг гэж бодоод нэг сонирхдаггүй байсан чинь тийм биш байдаг юм байна. Яг жинхэнэ одоо тэр арьсан бүтээгдэхүүн асар үнэтэй байдаг юм байна. Тэгээд манайхаас сонирхож байгаа хятад хүмүүс гарч ирсэн. Тийм тэгээд ер нь бол зах зээл байгаа л юм билээ. Тэгээд ер нь хаач зах зээл байна энэ арьсны зах зээл бол. Монгол худалдаа авчид маань ер нь юу хараад байгаа юм? Манайхан ч бол гадны брэндэд төлхөө харна штэ. Гэхдээ одоо өөрчлөгдөд байна. Анх намайг бол ингээ хийгээд би чи анх одоо бүр ингээд байгууллагуудаар яваад бүтээгдэхүүнүүдээ ингээд үзүүлээд зардаг байлаа штэ. Одоо машинтайгаа ингээд хэдэн бараагаа ардаа хийчихэл ингээд дэлгүүр байхгүй. Тийм дэлгүүр байхгүй. Хамгийн анх эхэлжсэн үеэс юм чинь зарж борлуулах интернет хичнээн одоо интернетээр зарж гисэн төдийлөн хөгжөөгүй хүмүүс чинь заавал харж үзэж гараараа барьж иж итгэж үнэмшиж авах гэдэг шүү дээ. Тэгээд ингээ харж байхад ер нь одоо бол тэр үе одоо ганцхан жилийн л өмнөх үетэй ингээ харьцуулаад үзэх юм бол одоо харьцангуй Монголоо дэмжиж Монгол хүн хийсэн бол Монгол хүнийхээ лэмиг авъя Монгол арьсан бол авъя аль болох манайхыг л авах тийм сонирхолтой хүмүүс айгүй их гарч ирж байгаа л да. Тэрнээс баярлалтай л байна. Манайхан чи ерөөсө дотооддоо боловсруулж байгаа арьс нэхийгээ урагшаа бараг л 100% гаргаад байгаа хэл та. Тийм та хаанаас арьс авч? Тийм манайх бол Монгол шивраагаас авч исэн. Өнөөдөр хүртэл ер нь авдаг л да байнга харилцаж байна. Одоо сүүлийн үед дархан нэхий офицат компани арьсаараас хийж байгаа. Тэгээ одоо энэ хоёр том компани арьсаар л одоохондоо хийгээ явж байгаа. Нөгөө 19 дугаар хороолт айгу хол байдаг байсан. Нааша нүүгээд ирсэн гэсэн. Өө за сайн уу цэцэрлээ. За. Ямар гоё газар сайн. Гоё газар нүүгээд ирсэн биз. Тэгш өнөөдөр нэг жаа хайрс авах гээд. За. Ямар авдаг арьс? Шинэ арьснууд ирсэн үү тгий. Шинэ арьс ирээгүй бэ. Тэргүй байна. Нөгөө нэг бор хийтэй арьснаасаа авна. Тий нөгөө шаргалаасаа авна. Саарлаасаа авъя. За. Энэ бор арьс. Энэ одоо манай замдаа дархан нэг. Одоо зузаан музаа нэмгэн тий яг нөгөө эн чинь эднийх чи одоо янз бүрийн төрөл бодвол арьс хийдэг байлгүй дээ. Яг манай цүнхэнд таарсан зориулсан тийм арьсаа сонгож авна шүү дээ. Хувцсны арьсаас үйлдвэрлэж байгаа ах тийм ээ. Энэ бол одоо дархан их арьс. Энэ нөгөө сая хийсэн байсан аяны цүнхэн хийж энэ арьсаар хийсэн шүү дээ. Нөгөө нэг шаргал арьс нь байна уу нэ? Ямар шаргал? Яаган нөгөө нэг тий хөрөн тий тиймэрхүү арьс тийм үү? Хідэн төгрөгийн худалдаа авалт хийж чинь хэд онжиж ер нь юу байх вэ? Нэг бүү авчрам бол гайгүй тэгэл багаар авах юм бол байнга л ирнэ тэгээд одоо бүү авах гал бит хоёр яриад те эднийх нааша нүүхийг хүлээгээдсэн байхгүй юу? Халаас зүг. Тий. Уцаар яриад ирч чадахгүй юм чаа. Яа одоо юм байна. Энийг угаасаа нөгөө цэцэрлээ дээр би нэг юу яагаад яасан штэ нэг боодлоор нэг болгосон юм шүү. Тэрийгээ тэр чигээр өө тийм ээ. За энэ бодож угаасаа авчихо. Гайвал юм шиг шүү дээ угаасаа. Бодлоо нэг эцэлчихв.
Танах бол 12 3хан ажилчинтай гэж байгаа мөртлөө тэр том үйлдвэрүүд танаад зориулаад ингээд бүтэн боловсруулж өгөх боломж нь хэр вэ? Ер нь бол боломжгүй шүү дээ. Анх бол Монгол шивраатай очиод ингээ уулзж яхад тэр том үйлдвэр чинь нэг удаагаар жишээлбэл одоо 100 арьс 200 арьс үйлдвэрлэх хүчин чадалтай тийм том төхөөрөмжтэй. Гэтэл би чинь одоо бараг л нийт 7 өнгөөс л 100 арьс ах хүсэлтэй л очиж байгаа юм шүү дээ тийм болохоор угаасаа яг дэмжиж гэсэн сэтгэлээр л надад тусалж өгч ирсэн л да. Тэнд ажиллаж исэн хүмүүс одоо л дарханыхын арьсыг бол би зөвхөн эдний нэрийн барааны дэлгүүр нотод байдгийн тэндээс нь аваад хэрэглээд байгаа. Энд бол одоо яг манай яг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг байна. Сайн байна уу? Хэн блэ? Улаанбаатар. Улаанбаатар. Оо яасан гоё нэрстэй. За Улаанбаатар сургууль мэрэгжлийн сургуулийн төгснө эсвэл энэ дээрэл эсэх үрчин болчихоо. Энэ дээрэл гэж байгаа. Хүмүүс ер нь найз нөхдөд октод хоорондоо ярьдаг ч бүсгөөч чинь тийм ээ. Хаанхын ийм цүнх, тийм цүнх гэж ярьдаг. Таны эсэх чаа цүнхийг чинь найзууч мэдгэл байх л да. Ер нь ямар амттай байдгүй. Ер нь Монгол цүнх гэдэг утгаараа арсных нь хувьд бол материал сайтай, эдлэгээ сайтай учраас энэ цүнхийг бол ер нь худалдаж авах айгу сонирхолтой байдаг. Дээр нь хэрэглэж байгаа цүнхнүүд ч гэсэн манай цүнхнүүдийн загвар ч гэсэн гайг болохоор ерөөхдөө худалдаа авалт сайтай. Энэ арьс чи одоо ингээд нэг арьс гэж явдаг юм уу? Энд чи одоо арьсны юу штэ тал нь ахгүй юу? Тал нь. Өөрөө штэ. Энэ хоёр чинь ахаа цаадал нь нэг байх нь штэ. Дундуур нь хуваацсан байхгүй юу? Тэгжээж нэг үхэр гарах нь штэ. Яг энэ үхрийн арьс. Тэгэд энэ одоо нэг үхрийн арьсаар хэдэн цүнх гарах вэ? Ер нь бол Монгол арьсны хувьд их асуудалтай л да. Тийм. Импортын арьснууд бол яг бүрийн захын үртэл хэрэглээд эсгээд цүнхийгээд идэв гэсэн. Монгол бол яг нөгөө нэг хэрэгтэй деталал авахаар нөгөө иймэрхүү юу ихтэй байдаг байхгүй. Одоо нэг яг өөсөө ихтэй. Учираас нэг цүнх гарах уугүй юу? Штэй ер нь бол хэцүү. Тэгэхээр боловсруулалтанд гадныхан сайн байна гэсэн үг. Одоо ийм өөс эвгүүгээр хийдэг юм уу? Үхэр нь асуудалтай байх юм уу? Боловсруулалт сайтай л ах л да. Тийм боловсруулалт сайтай. Тэгэхээр одоо байхгүй болгоод хийчихдэг юм байлгүй. Гэхдээ ер нь бол би бас сайн мэдэхгүй байна. Тэр гадныхан яг яаж хийгээд тийм ямар ч өөс эвгүүд гой даавал шин гаргаж ирээд байдаг тийм би тэрийг бас мэдэхгүй. Ер нь бол мэдээж хэрэгтэй хар ухаанаар гэсэн бодоод үзэхэд үхэр чи өөрөө юм амьд амтын чинь одоо шарах сорив янз бүрийн одоо байдаг л байлгүй дээ. Тэр нь бол арьсанд нь байх нь бол мэдээж л хэрэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөхцөн ч юм уу тийм байдаг л. Тэгэхээр Монголын нөгөө нэг арьсны үйлдвэрлэгчдэд бол ер нь Монголда та бүхэнд ингээ арьс гаргаж өгөх үнэхээр алдагдaltaй юм шиг л. Энийг бол одоо урагш нь гаргахад бол яг тэр бүтэн үнээр нь явуулахад та нар боловсруулахын тулд бид нар бол бүтэн ингээл авна штэ. Энэ нь өөтэй байна, үнэ хасаараа гэхгүй штэ. Хамгийн гол нь бидний цүнхний үнэн дээр эн чинь нөгөө нэмэгдээд ороод ирж байгаа байхгүй юу? Одоо нэг арьснаас 2 цүнх гарвал тэр чинь түүхийн эд нь арай өөр штэ. Нэг цүнх гарвал орж байгаа түүхийн эд нь ямар болох вэ те? Тийм. Тэгэхээр жоохон үнэн дээр жоохон нэмэгдэл явчихж байгаа юм л да. Тэгээ Монгол арьсаар хийсэн цүнх ерөөхдөө жоохон үнэтэй болно. Үнэрийн хувьд бол Монголдо нэг мэдэгдэг юм шиг байна л да. Түрүү хоёлаа яриад байсан тийм ээ. Гадаадд очихоор тэр чи цаг уур асуудал байхгүй. Ялангуяа Аз, Европт бол мэдэгдэхгүй байх шиг байна. Азад яг Япон, Солонгос ч нэг айгу халуун үеэр нь яг мэдэгддэг. Монгол нэхий ч юм уу Монгол хүнээс гадагшаа очихоор нэг тийм эвгүй хоньны үнэр ч юм уу тийм байна гэж яриад байдаг ш тийм ээ. Тэгэхээр энэ та гадаадад энэ бүтээгдэхүүнүүдээ борлуулахад бас энэ бэрхшээл тулгархал байх та. Тий анх бол яг тэрийг судалсан л да. Анх одоо энэ Монгол зарагдж байгаа нөгөө бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдээс аваад тэгээ Монгол шивраагийн арьсыг бас аваад тэгээд Японд байлгаж үзсэн. Ер нь бол тэгээд яг тэр үнэр бол гардаг юм байлээ. Яг нөгөө халуун оронд очихороо яг хоньны шифтер үнэртэй дэд юм байлаа манай арьснаас. Тэгээд энэ яг энэ арьсны үйлдвэрүүд яг тэрийг ингэж яаж боловсруулж байгаагаас нь шалтгаалаад байгаа байхгүй юу. Тэгээд Монгол шивраа бол яг тэр Италийн бодис хэрэгэлдэг гэж би сонссон л доо. Тийм болохоор яг тэрнээс л үнэр би 6 сар ингэж хэрэглэхэд тэндээс үнэр гарахгүй байна гэд. Тэгээд дандаа Монгол шиврааг гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг тийм арьс ямар үнэтэй? Нэг арьс ч одоо тэгэл янз бүрийн үнэлгээтэй байна шүү дээ. За Монгол шивраа гэвэл одоо нэг арьс шивраа нэг бас тэр арьсны хэмжээнээс болно. Уг одоо тэр компанид л юуг бол надад ч яах л те. Тэр чинь одоо арьс чинь нэг өөрөө бас нэг нэлээд томхон арьс бол бараг 70-80 мянга бол. 70-80 мянга. За тэндээс нэг цүнх гарлаа. Тэгэхээр танаа цүнхний үн дунджаар ямар байна?
Том нь биш, жижиг нь биш, дунд. Дунд шинийг 200 гаруй мянгатай л байгаа. 200 гаруй. Тэгсэн мөртлөө монголчууд маань өөрсдөө гадны брэндүүдийг, үнэтэй брэндүүдийг хэдэн сая байсан ч хамаагүй тий хямдхан юм байна гэж авдаг л да. Манайхыг болохоор за 200 мянга 300 мянган цүнхт тавьдсан байхад үнэтэй байна. Монголдо үйлдвэрлэсэн мөртлөө үнэтэй байна гэд өөрсдийнхөө үнэлэмжийг тийм байхгүй болгоод байгаа шиг. Тийм шүү дээ. Одоо ер нь бол гадны нэг хиймэл арьсан цүхний үнэтэй л дөцгөр үнэтэй байгаа шүү дээ. Манай цүхнүүд бол бид нар бол Монгол байж болох хамгийн хадаад үнийг тогтоочихсан байгаа даа. Тэгэхэд чинь үнэтэй байна гэж хэлэх хүмүүс гарч ирж байгаа. Өө дайггүй байна. Арьс гэхэд хямдхан байна. Ер нь арьсны үн цэнийг мэддэг хүмүүст бол үнэхээр хямдхан байгаа. Зүгээр яах вэ? Одоо нийгмээ цалингаа ч гэдэг юм хараад ингээд тооцоолж үзэх үнэтэй санагдчихэж магадгүй. Гэхдээ альва бүтээгдэхүүн чинь үйлдвэрлэхдээ өөрийн гэсэн өртөг байгаа штэ. Тэрнээс биш одоо за одоо тэр хүн өнөөдөр нэг 200 мянган цасны цалинтай юм чинь манайх цөөхөө нэг 50 мянгаар л үнэлээ да гэж болохгүй штэ. Тэгэх юм бол алдагдлалд орно тийм үстэй. Тэгээ ер нь бол монголчууд ч гэсэндээ биднэрт нэг дутагдaltaй зүйл байна л да. Нэгнийгаа ингээд нэг юм хийхэд нь гоё дэмжих сэтгэл байхаас илүү одоо жоохон шүүмжил дандаа төрүүлж тэрийг нь хардаг. Тэгээ ер нь бол хурж ирээд нэг арьс эсгэж үзээгүй, нэг кноп хадаж үзээгүй, нэг юм ин ойж гараа хүргэж үзээгүй хүн бол бидний зовлог мэдэхгүй шүү дээ. Яаж тэр бүтэж байгаа, бий болж байгаа, хичнээн хүний хөлс хөдөлмөр оролцож байгаа нь тий. Тэр зовлонгийг мэддэггүй болохоор айгу амархан ярьдаг юм шиг юм санагддаг л да. Тэгээ үүний хувьд бол би өөрийнхөө бүтээгдэхүүнийг хямдхан гэж хэлнэ. Ер нь бол явандаа харин нэмэгдэнэ. Тий одоо харин хүмүүс таниулахын тулд ерөнхийдөө болцооныхаа хэмжээгээр хямдхан үнэлчээд байгаа юм лээ. Тэр мэдээж хэрэг та Японы зах зээлийг бас судалсан байх л та тийм ээ. Японд ч өртөг өндөртэй газар манайхны борлуулж байгаа үний бол тэдний хувьд бол хямдхан л тусах байх л та тийм ээ. Та тэнд борлуулахдаа энтхийн өмнөөс мэдээж хэрэг өсөж борлуулалтаа хийж байна. Ер нь бол хямдхан зарж байгаа. Одоохондоо бол хямдхан зарж байгаа. Нэгдүгээр Монгол арьсны мэдэхгүй байгаа хгүй. Японочууд өөрсдөө арьсан бүтээгдэхүүн айгу дуртай. Яг өөрсдийнх нь орон зарагдаж байгаа тэр бүтээгдэхүүнүүд нь айгу өндөр үнэтэй. Монголоос Монгол арьс гэж таниулахын тулд эхлээд хямдханаар гаргаж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь хямдхан учраас эхэлж худалдаж аваад хэрэглэж үзээд манайх одоо Японд 2 дахь удаа гаргасан байгаа. Эхнийх нь бол жоохон хямдхан байсан, хоёр дахь нь жоохон нэмсэн гэх мэтчлэнгээр юу яавна л гэж бодож байгаа даа. Нөгөө манайх Японд руу бараа гаргачаад манай дөрөв хүн мессеж явуулчихжээ. Тэгсэн чинь Монголд ирээд манайхыг хайсан гинэ. Япон нөгөө байхдаа хаяг сайн тогтоогоогүй юм уу? Эхлэлгүүр дотор айгүй хайсан чинь ерөөсө танахыг мэддэг хүн байдгүй юм байлээ. Гэсэн тийм мессеж ирүүлэхээр нь ерөөсө эхлэлгүүрт байх хэрэгтэй юм байна. Энд лангуутай байх хэрэгтэй юм. Хүмүүс ерөөсө ирж хайх юм байна гэсэн тийм бодол төрөөд. Тэгээд энэ номин чи одоо Монголын хамгийн нэр хүндтэй л одоо юу вэ штэ? Дэлгүүр вэ штэ. Тийм. Энд ер нь энэ худалдааны бизнес хийж байгаа хүмүүс энд ийм туристлгийг ер нь айгүйх чухал үздэг юм байна л да. Тэгээ энэ чи ерөөсө олддгүй юм байна. Тэгээ би яах вэ юу ч гэсэн ингээ хүсэл бичээд өгчихсэн. Ихтлгүүртөө. Тий, ихтлгүүртөө юм лангуутай алмаар байна. Ийм тиймээгээ хүсэл бичээ зөвөр эдний төгсөн чинь аюу гой дэмжиж өгсөн штэ. Манайх сая одоо энэ 7 сараас эхлээд энд ингээд орцсон байж байгаа. Тэр мэдээж нэг гадныхан тэд ялангуяа нь Япон солонгосчууд чинь ихтлгүүрээр их орж ирдэг. Тэгдэг юм байна. Тий, манай гадныхан ч ерөөсөө ирээл ихтлгүүрт л ордог юм байна л да. Тийм тэр утгаараа тэгээ ер нь брэнд тийм Монголын брэнд ихтлгүүрч одоо гадны брэндүүд олон байгаа штэ. Тэр дунд нь бас нэг Монголын маань брэнд ээжвэл бас гоё юм уу гэж бодоод тэгээ өсөлтчээд өгсөн чинь энэ 85 трейдийн хамт олон их дэмжиж өгсөн. Гэхдээ чи ихтлгүүрт ороод 3 давхар гараад бас хайж болоход бас төвхтэй байна уу юу? 3 давхарт энэ ерөнхийдөө нэг эрэгтэй хувцсны дасгын дунд л байгаад байгаа энэ арьс юу лээ? Сахин хувцсны залгаа. Одоо нэг иймэрхүү өнгө төрхтэйгээр. Энэ танаа юу юу? Энэ манай лангуу шүү дээ. Сахин хувцастайгаа зэрэгцүүлээд явсан. Сахин хувцастайгаа зэрэгцүүлээд байж байгаа юм. За тэгэл энд манай бараа бүтээгдэхүүнүүд байна да. За бүтээгдэхүүнүүдээ сонирхол байна. Ер нь энэ хэмжээг нь та юунаас харсан бэ? Зарим брэндүүд бол жижигхэн байдаг, зарим нь том байдаг шүү дээ. Манайх бол том цүнхэн дээрээ том, жижиг цүнхэн дээрээ жижиг дараал явчихж байгаа шүү дээ. Нөгөө пропорцент харуулаад. Зөв. Яг нэг тийм MR гэсэн утгандаа л байгаа болохос биш. Хэмжээнд тэр нь ч нэг тийм. Одоо энэ нар бол дандаа Монгол шивраагийн арьснууд. Сарлаг. Энэ тодод тийм. Энэ нөгөө Япон солонгосчууд аюух тийм гэгээлэг өнгөн дуртай байдаг юм байна. Тийм. Тэгэхээр бид нар яг нөгөө тэднэр тааруулсан нэг юм 7 өнгө захиалж Монгол шивраагаас авдаг байхгүй юу?
Одоо сүүлд л яг энэ хар бор өнгөнүүдийг нэмсэн. Тэгэл төлхөө тэр одоо яг Монголдо хандсан өнгө завгар бас одоо хийж байна яг. Тэгэхээр үндэстэн болгон ингээ өөр өөрийн өнгө сонирхдаг юм байна л да. Би бас дээр нэг дизайнертай ярьсан чинь монголчууд нэг тийм завсрын өнгөнүүдийг сонирхдаг юм байна. Жинтэй саарл, хар ч юм уу, бараан ч юм уу тийм. Гэтэл Япон солонгосчууд ч юм уу нэг тийм янз бүрийн тийм гэгээлэг тийм өнгөнүүдийг сонирхоод. Тэгэхээр тэр яг үндэстэнд нь тохируулж л хийх шаардлага гарч ирж байна даа. Тийм, бараг л одоо улс орон болгонд нь л тохируулж хийхгүй л ер нь болохооргүй л байна л да. Тэгээд одоо монголчууд нэг жоохон тийм бараавтар цаг ууртаа ч гэсэн тааруулаад гэдэг юм уу, хар бор тэгэл саарл, шаргал юм өнгөнүүд аяг санал болгож яхаа. Тэгээд эдгээр чинь бас боловсруулах хугацаа эрэхтэй. Бид нар одоо захиалгаар чинь тэгэл бас л өнгөн дээр чинь ажиллана. Нэг өнөөдөр захиалга өглөөд өхрийн хайрс одоо боловсруулалтанд орлоо гэхэд сар хагасны дараа гарч ирдэг шүү дээ. Өөрсдийн хийж байгаа бүтээгдэхүүнд нэг итгэл байдаг шүү дээ, тийм ээ. Танаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд нэг хэдэн жилийн настай болов гэж бодож. Компани өөрөө залуу байгаад байгаа болохоор тийм түүх нь бол жоо хомс байх л да. Ер нь бол компанийн урагч гэсэндээ насан туршийн хэрэглээ гэж хийж байгаа. Арьс бол урагдахгүй тий. Одоо цаа юмар л эвдэд цаалдгүй юм бол цаарахгүй. Одоо ер нь хамгийн бат бөх зүйл штэ. Тийм болохоор насан туршийн хэрэглээ тэр хүн яаж хэрэглэхээс мэдээ шалтгаална. Гэхдээ бол ялангуяа манай сарлагын арьс бол дэлхийд бүр брэнд болох тийм маш боломжийн тийм арьс гэж би ер нь үзээд байгаа л да. Тоо хэмжээний үед айгүй том тийм таны төхөөрөмжөнд одоо ингэж арьсыг үйлдвэрлэдэг. Гэтэл миний худалдаа авах чадвар болохоор нэг 10-20 сая төгрөг дотор л арьс авмаар байдаг. Гэтэл тэр том үйлдвэрүүд чинь доотлон л одоо 900 саяар нэг удаагийн нэг өнгө арьсыг ингэж үйлдвэрлэх боломжтой байдаг юм байлээ. Гэхдээ яг Монгол шиврээ бол яг ойлгож өгөөд бас нөгөө ашиг орлогоноос гадна бас Монгол арьсыг үнэхээр бас брэнд болгох гэж хийж байгаа зорилгыг манаас сонсоод их тусалж өгсөн. Жижиг хэмжээгээр их олон удаа ажил болно надад боловсруулж өгсөн. Би чинь нэг өнгө арьс авахгүй штэ. Бүр 7 молоо өнгөөр нь янз бүрийн тод өнгөөр нь идэр авч байгаа штэ. Тэр болгонд ингэж уугахгүй надад ингэж гаргаж өгч ийсэн. Болохоорс энэ нэвтрүүлэгт оролцож байгаа цаашаа ашиглаад Монгол шиврээ буцаад компани хамт олон технологичд, ажилчид тэгээ захирал төмөл заахтаа баярлалаа гэж хэлмээр байна. Компани яг MR гэсэн брэнд сонгосон ямар утгатай үг юм бэ? Энэ нөгөө Монгол арьс л гэсэн утгатай. Монгол арьс гэдгийг л MR-ыг хэрэглээд хийж байгаа. Монголчууд маань яг чанарын хувьд бол мэдээж яриг бас сайн хийж байна л да. Тийм ээ. Тэгэхээр өнгө үзэмжний талаас манайхан өөрсдөө нэг их голдог шүү дээ, тийм ээ. Гадны одоо брэндүүдтэй шууд харьцуулдаг. Шууд харьцуулгууд одоо LV-тэй гэдэг юм уу те. Шууд харьцуулах тийм тохиолдлууд их байгаа байх л да. Ер нь бол өөрсдөө голоод л ах юм бол бид нар амжилтанд хийцээж хүрэхгүй байх л гэж боддог шүү дээ. Монгол гэдэг чинь өөрөө онцлог биш дээ, тий? Гадны тэр брэнд басан том брэндүүдтэй өөрсдөө харьцуулж болохгүй шүү дээ. Тэд нар тэргэлж байгаа одоо тэд нар одоо нөгөө нэг оёх чадвар, дизайн, загвар эдгээр нь айгүй мундаг гэж болно. Тэгвэл Монгол арьс шиг тийм гоё үн цэнтэй арьсаар хийж чадахгүй гэдэг юм уу. Одоо бид нар ингээд өөрсдийнхөө зүйлийг Монгол гэдэг брэнд бол өөр ямар нэгэн улс орны брэндтэй тийм харьцуулгүй одоо тийм өөрсдийн гэсэн тийм брендийг би болгоно л гэж юу бодоод яваад байгаа л да. Сарлагын ширээ бас хийж байгаа гэсэн тийм. Тэгэхээр гадных маань өөрсдөө сарлагын энэ ширээг ер нь хэр ашигладаг юм бол манайхан л ашиглаад байна. Ер нь сарлагын арьсыг аюух сонирхт юм байна. Тэгээ сарлаг гэдэг үхэр чи өөрөө тийм төдийлөн илбэг байдгүй юм байна. Тэгэхээр Монголд бол айгүй боломжтой байхгүй. Монголд сарлаг үржиж байгаа тохиолдолд сарлагын арьс гарч ил таарна. Тэр брэнд бол Монголоос гарах айгүй боломжтой. Тэр бол Европод ялангуяа сарлагын арьс аюух сонирхдаг юм байна. Нөлөө зүйлд бэрхшээл байдаг л да. Цалингаа тавьж өгөхгүй байх тохиолдлууд гарч ирсэн үү? Гарч ирсэн. Цалингаа тавьж өгч чадахгүй үе гарч ирсэн. Тэгээ яаж шийдвэ?
Тэгэл үннээ л хэлсэн шүү дээ. Одоо борлуулалт байхгүй яана цалингаа тавьж чадахгүй гэл. Тэгэл тэр үед манай ахын бол ойлгож үжсэн. Угаасаа бүгдээр ингэ мэдж байгаа болохоор зүгээрээ бид нар цанаа битээ заавараа гэл. Тий дараагийн сар гайгүй гэд явал төхөөд авчия ч гэдэг юм уу нэг тиймэрхүү. Тэр үед айгу баярлж байсан. Ер нь бол би нэг ганцаараа бүх юм хийгээд байгаа юм биш шүү дээ. Хамт олон хүмүүстэй нийлж бүгдийг одоо хийгээ явж байна. Гэр бүлийн хүн ямар ажил эрхэлдэг вэ? Манай гэр бүлийн хүн ч одоо тэгэл нөгөө орон тооны бус манай компани ажиллаж байна шүү дээ. Бүх юмд оролцож байна. Тий. Ерөөсөө та нойлоосоо эхэлсэн гэвэл мэдээж хэрэг гэр бүлийнх нь л тусал дэмжиж ижил тэгэлгүй яах вэ? Өөрийнхөө цалингаар л эхэлсэн бизнес шүү дээ. Тий. Тэгээ нөхөр ажиллаа болоод одоо энэ бизнес одоо сүүлдээ тий яалтчгүй орж байна. Тий. Ерөөсөө энэ маш их цаг завгүй болдгийм байна. Захын тэгэл ар гэрд энэ баг хэцүү болдгийм байна. Яг зөвхөн энэ ажлыг одоо бол яг манай компани шийд яг ингээд хөдөлмөрлөдөг үе нэ. Тий хөдөлмөрлөдөг үе. Энэ үед бид нар яаж хийх вэ гэдгээс л компани хувьцаа яг шийдэгдэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Дэшээ явах уу, даашаа явах юм шиг санагдаж байна. Тэгэхээр чин тэгэл ер нь л цаг наргүй л ажиллаж байна. Герман руу бас гаргаж байгаа гэсэн. Тэгээд өнгөний сонголтыг ер нь яаж хийсэн Европт? Нэг бор хөх өнгө. Яг энэ өнгийг сонирхож ирсэн. Тэгээд яг энэ цүнх байхгүй юу? Энэ цүнхийг нэг Герман руу явуулсан чинь презентацид оруулаад маш их таалагдсан. Германы зах зээл зарах борлуулах юм боломжтой юм байна гэсэн хариу өгчөөд байгаа. Тэгээд яг гэрээ тэр нь бол арай хийгдэг хүлээгээл байж байна. Мэдээж хэрэг та өөрийн бүтээгдэхүүнүүдээ ингээд бусад өөр брэндтэй харьцуулж харддаг л байх л да, тийм ээ. Юу бодогдох вэ? Туу юм амар их байгаа л да. Гэхдээ хийндэ, хийцэтгэндэ. Ямар ч гэсэн тэр брэндүүд ч гэсэн анханасаа шууд төгс байгаагүй л байх. Ямар нэгэн одоо туулах зам байж л таараа штэ. Бид нар ч гэсэн туулаад явж гин. Тэгээд цаг нь ирэхээр болох ахаа. Түрүүчийн нөгөө нэг хоёлоо уулцсан газрын нөгөө залууг хийгээд байсан. Өө тий энэ одоо манай бүс юу юм уу? Тий энэ нөгөө жижиг одоо өөдс гэж ярих юм уу? Арсны өөдс ер нь Монгол арснаас одоо хаягдл гэж хэлэх нь хаашийн айгүйх тийм өөдс гардаг байхгүй юу? Тэгээ тэр чи яах вэ? Ямар хайчилтай биш ус. Тэгээд юм гарны юм бугуйч хийж байгаа. Энэ бол дандаа гар утасны кейснүүд. Энэ Монголд бол арсаар бол манайх л хийж байгаа дөө. Энэ хамгийн анх миний бодож олсон санаа. Тий жижиг юмнаас эхэлсэн шүү дээ. Шууд цүнх хийжээгүй шүү дээ бид нар чинь. Хамгийн анх энэ гар утасны кейс хийж эхэлсэн байхгүй юу? Тэгээд нөгөө нэг арсан кейс байдаггүй. Одоо нөгөө нэг үзэж болох уу? Гаргаж өгнө. Арсан кейс байхгүй дандаа нөгөө лидрийн кейс зард юм байна шүү дээ. Тэд имэдэдэг үрчээ. Тийм тэгээ нөгөө энэ утасны энэ гол энэ хэсгээрээ ингэж хугардаг гинэ. Тийм асуудал байгаа. Тэг хичнээн үнэтэй гоё утас барьчаад кейс нь үнцэнгүй байхаар ч амар утгагүй штэ гэж бодоод чих арсаар хийж өгсөн. Энэ манай хамгийн сайн борлуулалттай байдаг гар утасны кейснүүд. Тийм биш. Тэр энэ iPhone гэдэг үү? Ерөнхийдөө iPhone 5 тэгэл Note энэ нөхөө энэ Note 2-ын кейс биш биш. 3-ын байна. Энэ 4S юм уу 5S юм. Ингээ яг нөгөө цэвэр шир учраас их чанартай. Одоо энэ мэдрэгдээд байна. Тийм, минийх одоо энэ ер нь штэ. Манай арьс бол ингээ хэрэглэх тусам л гоё болно. Ер нь арьсан бүтээгдэхүүн бол эдлэгээндээ улам гоё болоод бүр ингээ тост аагаад аюу гоё болт штэ. А шин дээр бол одоо ер нь хэр удаан барьж. Би одоо энийг чинь бараг жил гарan 2 жил болох ч л штэ. Хамгийн анх л бид нэр хийж хахад хийгээл барьжлээсэн. Одоо ч гэсэн байж байна. Өргөтэй өгөөтэй нэг 2-3 сар ярихаар л нөгөө нэг энүүгээрээ урагчаад байдаг нэг юм байна. Тийм тэгэл 30 мянгаар зараад хүмүүс аваад байдаг үстэй. Тэг бид нэр энийг 50 мянгаар л зарж байгаа бахтай тийм ээ. За өнөөдөр энэ J студ дээр манай рекламны зураг авалт явагдаж байгаа. Манай нүүр царай болоод дуучин амархөө түүний ихнэр ариун зул оролцож байгаа маа одоо хэдүүлээ ийшээ ар зураг авалт сонирхцгаая. Сайн байцгаана уу? Ингээд бид хоёр өнөөдөр MR брендийн одоо зураг авалтанд орж байна. Тэгээд энэ маань болохоор үндэсний үйлдвэрлэл. Тийм болохоор одоо хамтарч ажиллаж байгаа бол туйл их баяртай байна. Бид хоёрын зүгээс. Мэдээж бид хоёр хоёулаа монгол хүн. Тэгээд монгол хүний хувьд
Монголын манд бүтээгдэхүүн Монголын нутаг дээр гарч байгаа энэ сайхан цүнхнүүд ингэж олон улсад зарагдаж олон улсын хүмүүс те Америк, Монгол, Орос олон хүмүүс ингэж бас энэ цүнхийг ингэж хэрэгжилж байгаадаа Монгол хүний хувьд маш их сэтгэл өндөр байна. Тэгээд AMR компанийнхаа хамт олондоо бүгдийн чин сэтгэлээсээ бит хоёрын зүгээс бит хоёрын гэр бүлийн зүгээс өндөр амжилтыг хүсэн өрөмөр байна. Энэ ямар үнэтэй байна? 45. 5-ийнх юм байна тий. 45-45 45-55 мянган хооронд зарж байгаа юм. Энийг нь бол яг оруулж ирээд. Энэ солонгосыг аваад наачиж байгаа юм л да. Тийм. Ерөнхийдөө яг энийг нь арьсаар хийх гэж үдсэн оролцсон. Үнэхээр хэцүү юм байлээ. Болохгүй юм байлээ. Нэг утасныхыг дөнгөж хийж сураал нэг янгууд дахиад нэг шин загвар гараад ирдэг. Тэгээ утас солгоны энийг арьсаар хийн гэдэг хэцүү. Тийм учраас яг энэ кейсийг нь бол солонгосыг авчраа наачиж байгаа. Энэ нь бол арьсаараа. Эндээ бол Монголд үйлдвэрлэв. Тийм. Тэгээ энэ болохоор яг муудчдгийн. Яг үнэндээ бол. Тэгэхээр хүмүүс ингээд өөртөө дахиж аваад нааж маацсан хүмүүс таарлцсан. Зөв. Тийм. Энийхээ эдлэгийг дийлэхгүй. Дийлэхгүй байна шүү дээ. Энэ бол дийлэхгүй байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн одоо энэ нас. Энэ одоо бүр том. Энэ нөгөө tab гэдэг шүү дээ. Tab тэгээ iPad дуусчихжээ. Манайх iPad-ны кейс айгүй хавдаг хүмүүс. Tab-аас илүү iPad их бариад ах шиг байна. Эдгээр нөгөө хамгийн гол нь энэ нөгөө бүр өмнө байсан. Бүр энэ анх тийм байна. Тийм, Surabi гэж анх тийм брэнд хийжсэн шүү дээ. Энэ Surabi гээд яагаад энэ нэрийг өгсөн бэ? Яг би нөгөө Японд руу гаргаж байгаа гэсэн утгаараа жоохон юмыг олон талаас нь харж чадахгүй анх эхэлжсэн болохоор ганцхан талыг хараад нэр мэр бодож олоод ганцхан л Япон зараад байгаа юм шиг. Тэгээд явцсандаа амар гайхгүй юу? Энд ч одоо ямар Японы брэнд юм уу, Монголын брэнд юм уу? Монгол бол Монгол ах хэрэгтэй өстэй AMR гэдэг хийя гэд хүмүүсээс санал авсан тийм тэгээд Surabi-гаар эхлээл одоо олон бүр их танигдахаас өмнө AMR тий болгосон тий. Чи хамгийн анхаас Surabi үлдэгдэл явж байгаа. Амар олноор нь хийсэн байхгүй юу? Одоо барыг дууссан наад чинь л байгаа юм шиг байна да. Сүүлд нь ари энэ мини iPad гэдэг энэ арай өөр болгосон. Аваад өгдөө. Энэ том iPad аягүй хавдаг нь дууссан байна. Тэгээ зүгээр нэг ноутбукны юм уутан тийм юу бас хүмүүс их захиалж хийлэгдэг. Одоо ч хүмүүс чинь компьютер хэрэглэхээс илүү iPad мэд хэрэглэдэг болсон юм шиг. Ийм загвар. Тийм. Энийг нөгөө түрүү уулсан залуу маань тэгээд түрүү уулсан нөгөө батэрд маань хийгээд байгаа шүү дээ. Тийм одоо улам сайжруулаад яг энэ эдрийн загварыг би гаднаас суулбарлаж байгаа. Тийм хуулбарлаж байгаа. Тэгээд яг дуурайлгаал хийчихэд байгаа юм. Тэгээ нэг хийж байгаа хүмүүс монголчууд, бүтээгдэхүүн Монгол, орж байгаа юм нь Монгол тийм байгаа юм. Нэг сар гарна л ажиллаж шít. Ороод удаагаа байгаа юм байна тийм ээ. Юу ямар мэрэгчлэлтэй юм бэ? Дүрслэх урлагийг төгссөн. Угаасаа юм арьсан урлагийн мэрэгчлэр төгсөөд энэ ч угаас нэг 2-3 сар ажиллаад одоо энэ бүтээгдэхүүнийг одоо тусдаа авч би бол өөрөө нөгөө юутай цэгтэй. Тэгээд яг хуу бүтээгдэхүүнийг одоо тусдаа авч ингэж хүч нэмхийн тулд энэ чи ажиллаж эхлэж өөртөө нөгөө дадлаг маягаар л яаж юм л гэсэн. Их л гоё цүнх байна л да. Энэ нөгөө нэг ихтэй цүнх. Тий, залуучууд ч одоо нөгөө юу яах юм аа? Жимд их явдаг болчихжээ. Тэгээ манад ийм цүнх хийгээд гэсэн захиалгаа юу орж ирдэг байхгүй юу? Их гоё цүнх харагдаж. Тэгээ энэ баг лагуун дээр тавьж чадахгүй тэгээл ингээл захиалгаар хийгээл гараад идэгээ. Тий, энэ айгүй ажил. Тэгэхээр Монгол арьс маань одоо ингээл хуурж барих ингээл асуудлууд байдаг юм шиг байна. Анх бол байсан. Анх бол ер нь биднээс шилтгаалахгүй одоо зөвхөн энэ арсны үйлдвэрээс шилтгаалах алдаанууд бол зөндөө байсныг бол үүсэхгүй. Гэхдээ одоо бол сайн болсон. Одоо бол асуудал нь ер нь багаар тайлагцаар агаад одоо л нарс марснаас тийм янз бүрийн будаг гарна барина янз бүрийн тиймэрхүү юмнуудыг бол асуудал нь гайгүй хэцэлэгцэн л гэж бодоод байгаа тийм. Тэгэхээр та бүгдийн одоо үйлдвэрлэж байгаа энэ бүтээгдэхүүнүүд гадныханд очно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг чанар шаардлага бас тэр төвшөнд л тавьдаг баг тийм. Тийм мэдээж үйлчлэгч одоо бидний худалдаа авахчтай бол худалдаа авахч шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дутуу юм хийчихгүй гэсэн үгнээс аль болох сайн шалгаад гаргах. Та өөрөө хідэн цүнхтэй вэ? Цүнхтэй юу? 20 гаруй. 20 гаруй цүнхтэй. Дандаа өөрийн дизайн байна уу эсвэл гадныхаа? Ер нь яг минийх болохоор нэг 4-5 л байгаа. Өөрөө гаргаж хийсэн юм байсан. Яг арьсаар бол нэг 2 л байгаа. Тэгээд бус нь болохоор даавч юм ямар нэг өөр материалаар ашиглаж хийсэн. Амжилтын төлөө гэдэг нэр бол мэдээж хэрэг амжилтанд хүрсэн гэсэн үг биш л дээ, тийм ээ. Яг эд хөдөлмөрлж байгаа эдгээр л бизнесмэнүүдийг урьж оролцуулж байгаа.
эх 7 хоногийн зочин бас сонирхолтой зочин байна. Ингээд өнөөдөр ирсэн инх уянд баярлалаа. Эх 7 хоног хүртлээ. Тэр баяртай үзэгчтэй сайн байна.